За сайн байцгаана уу. Би та нартай өнөөдөр гамар саясаар ийм оролт нэг ийм зигзаг хийтэй оролт нэг ихтгэн оруулъя. Энийг бол би надад заавар нь байхгүй бас тэгээд би бол зүгээр зурган дээрээс хараад хийж байгаа. Тэгээ энэ зурган дээрээс харах тулны оролт бол маш том ийм нөмрөг хэлбэртэй юм байна. Тэгэхээр би өөрөө бол энэ нэг та нарт үзүүлэхийн тулд ийм жижигхнэр бол нэгж байгаа 25 см ийм өргөнтэйгээр энийг бол 50 ширхэг 50 хонио холбоо аваад тэгээд нэгсэн байгаа. За энэ нэгж байгаа маань одоо маш нингэн торгон утастайгаа учраас та нарт үзүүлэхэд бол их тохиромжгүй байна. Тэгээ би та нарт өөр одоо юугаар үзүүлэх гэж шийдлээ. За би энд богинохон одоо яаж энэ зигзагийг нэхэх вэ гэдэг техникийг үзүүлье. Тэгэхээр зэрэг та нар эндээсээ чухам өөртөө тохирсон өргөн уртаа. За ингээд би энд хэсгэн юм юу авчлаа, хонио холбоо авчлаа. Жохон бүдүүн утсаар та нарт харагдуулахын тулд бол нэхий. Гэхдээ энэ би нөхж байгаагаа болохоор зэрэг 7 игнэ яваад нэг юм хээ гаргаж явсан. За би та нарт энд хурдан үзүүлэхийн тулд бол ингээд 1 2 3 утгаас авч хурдан үзүүлэхийн тулд ингээд бүдүүн утсаар маш бүдүүнээр үзүүлье. Бүдүүн утсан дээр 2 3 4 ингээд 4 ингээд 5 явчих. За тэгчээд дараачихынхаа одоо 1 2 хонио холбоогоо алгасаад 2 дахь хонио холбоон дээрээсээ бол ингэж аавна. За нэгийг ч алгасан болно. Тэгхийн бол хэн бол айгу бүдгхэн ийм нөхөн хэн бол айгу жижигхэн гардаг. Хоёрыг хийгээд үзүүлчихье та нарт. 2 мөн адилхан энэ хоёр хээнийхээ хооронд бол жигдхэн хээтэй яг 5-аар авна уу, 7-оор авна уу, 10-аар авна уу өөрснөө чи дурыг хэрэг би зүгээр бол энэ та нарт үзүүлэхдээ бол 5-5-аар аваад үзүүлчихье. Ингээд за тэгээд энд 2 хонио холбоог орхисон юм чинь энийг дээшээ болохын тулд бас 2 хонио холбоо ингээ хий авчлаа. Тэгээд алгаслуугаар шууд аваад явна. Ингээд 1 2 За одоо дараачихаа болохоор 1 2-ыг алгасаад энд оруулъя. 2 хонио холбоо алгасаад 3 дахьаас 3 болчлаа. За ачаар 1 2 2-ыг алгасаад 3 дахь дээрээс нь за ингээ харахаар одоо нөгөө нэгж байгаа юм нэг ингээ дээшээ доошоо юм сайн харуул юм болно. За тэгээ 2 3 явж ижлээ айгу зигзагаар харагдана. За 1 2 3 навчээ тэгээд эргүүлээд дэс 5 гогцоогоо. Энийг ингээд л өнгөөр оруулах юм бол энэ эргүүлэхтэй л өөр өнгө оруулаад явна гэсэн үг. За одоо энэ хоёрыг алгасаад энэ 3 дахьаас аавна.
тэгэхээр ингээд нэг юм гарч ирж байгаа. Нэг тавтгаасаа энэ хоёр хонь холбоо сул авсан тэрнээс оруулаад тавтгыг аваад тэгээ энэ хоорондоо дахиад бас хоёр хонь холбоогоо аваад тэгээд энэ нөхөрөө оруулаад дахиад бас ингээд авчин. Тэгээд үлдсэн энийгээ бол яг адилхан түрүүчийн нэгсэнтэй адилхан. Гэт 1 2 3 4 5 боллоо тий. За одоо нөгөө хоёр гогцоо энэ гогцоог орхиод 3 дахь гогцоон дээрээсээ аавна. За тэгээд ийш нь ингээд 5 багнаа босгоод ихэд явнаа. Энэ сайхан цэвэр нос уцар гэхээр их гоё болох юм билээ. Би энэ юутай уцаар нэгч айгүй гоё зөөлхөн гоё болчихлоо. За ингээд 5 дахиад одоо хоёрыг эргүүлээд нэгтэй 2 энэ үсэн маш амархан нэхээс энэгээр ер нь юу ч нэгчлээ болтгол дөө. За ингээд эндээс бид нар нөгөө 2 юм 1 2-ыг одоо алгасах. Би энд буруу явчихж тий. Эндээс нэг ингэж авчаад энийхээ энэ нөхнөөс авах хэрэгтэйсэн 4 болгоч. Энэ тоогоо алдчих болохгүй шүү. Юуныхаа багныхаа тэгэхгүй бол энэ маань одоо яажиг болно шүү дээ. За юм нэхэхэд ер нь дандаа л тоолж явахгүй бол 1 2-ыг болгосоод 3 дахь дээрээс аавна. Тоолж явахгүй бол жоохон юм нэхэхийн онцлог бол энэ хэмжээ тоогоо байнга хянж явах энэ одоос тарихны дасгал болдог. Би 5 таваар л аавна гэсэн бол тэгэл нэг талдаа 5 багнал 2 хэний хооронд гарч ирэх хэрэгтэй. 7 гэсэн бол 7-оор. За тэгэл та нар өөрснийхөө дураар өнгө болон энэ хээнүүдийн гарч байгаа нөхөн хээнийхээ хоёр талын хэмжээг бол өөрснөө суугаад юм. За энд нэг хэлээд энэ дээшээ болж байгаа хийг гаргахтаа бол ингээд юугаа хонио холбоогоос сул нэг хонио холбоо 2 юм уу 1 хонио холбоо аваад тэгээд явна. Энэ доошо болж байгаа эндээ болохоор зэрэг дээд талдаа бол хонио холбоо авахгүйгээр доороо 2 хонио 2 гогцоогоо алгасаад ингээд их юм аа. За би нэг утасны үзүүрээр нэгж байгаа учраас инээдтэй бас гэх мэтчлэнгээр за ингээд тэгэхэд явна. За тэгэхээр энэ маань нэг юм энэ дээр харагдах нь сайхан харагдах үгүй тийм. За ингээд ийм дээшээгээ доошоогоо болсон ийм юу та гараад ирэх юм аа. Тэр хаар юм дээр харууллаарай. За ингээд ийм дээшээ доошоо хийдэг. Тэгэл та нар энийгээ урт одоо нэхнэх юм бол энэ доотлол авж байгаа хонио холбоогоо урт эхлээл тэгэл дээшээ одоо хэр урт байх нь тий оруулалт бол ерөнхийдөө миний бичлэг дээр оруулалтнуудын тухай зөндөө жижиг оруулалтнуудын тухай урт нэтийг гэвэл урт нэх нь. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Миний хийж байгаа энэ жижигхэн бичлэгүүд та нарт таалагдж байгаа бол лайк юм уу subscribe дарахыг одоорой. Миний хийж байгаа энэ хичээлүүд бүгд одоо үн төлбөргүй та нарт хүрч байгаа учраас хэрвээ та нарт таалагдчихвэл надад лайк юм уу
subscribe хийх нь бол надад өгж байгаа маш том бэлэг шүү. Та нартай баярлалаа.